нөлөөллийн тухай нөлөөллийн үнэлгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд бол санал нэгдэж байгаа, нэгдэхгүй байгаа зүйлүүд бол байгаад байгаа. За орж ирсэн төслөөр бол их олон зөв зүйтэй санаачлагууд гараад гэхдээ бүрэн бол яг хуулийн төсөлдөө суугаагүй гэж харж байгаа. Тэгэхээр өнөөдөр яг хилцүүлэг дээр олон гишүүд энэ зөвхөн альва төсөл хэрэгжүүлэхэд одоо орон нутгаас одоо хороодоос дүүргээс те санал авахта зөвхөн сум дургийн засаг дарга нараас хариу авъя гэсэн байдалтай ингэж хуулийн төсөл орж ирж байгаад бол эсэргүүцсэн төр зурагтай байх шиг байна. Гэхдээ энэ дээр бол нэг зүйлийг бас хэлэх нь зүйтэй. За Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай гээд хууль байгаа. Тэгэхээр сум дургийн засаг дарга нар бас өөрсдийнхөө дотоод зохион байгуулалтыг хийгээд багийн болон хороодынхоо нэгжүүдээр холбогдох асуудлыг хилцүүлээд саналыг нь авах бол бүрэн боломжтой ийм үүрэгтэй байгууллага. Тэгэхээр бас манай байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамныхаа энийг бодож энэ хуулийн уялдаа нь хангагдаж санал нь хангалттай ирчин гэж үтсэн байх гэж бол найдаж байна. Гэхдээ энэ заалт бол 10 хоногийн дотор хариу өгнө гэдг нь магадгүй жоохон богинохон байгаад иж магадгүй. Тэгэхээр энэ дээр бол нэгэнт хөндөгдөд орж ирж байгаа заалт учраас сайжруулад явах бол бүрэн боломжтой. За санал нэгдэхгүй байгаа нэг зүйл болон заавал өнөөдөр чуулганы хин дээрээс хэлэх шаардлагатай байгаа зүйл нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээний нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль бол зөвхөн уул уурхайн төсөлтэй холбоотой хууль биш. Энийг бол заавал тодруулж хэлэх хэрэгтэй байна. Энэ хуулийн одоо заалтан дээрээ өөрөө төсөл гэдгээ тодорхойлохдоо шинээр байгуулах болон ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, барилга байгууламж гэд энэ бүгдийг бол оруулж өгдөг ийм том хууль байна. Тэгтэл бол одоо жишээ нь иргэдийн хүсэл дээр байгаль орчинтой холбоотой мэдээллийг авах, тэ одоо ямар нэгэн үнэлгээ хийлгэх энэ шинээр энэ хуулийн төсөлд орж ирж байгаа 14.1-2, 14.1-4, 18.4 гэдэг энэ иргэдийн хүсэлтийн дагуу хийх альва асуудал нь дандаа газрын хэвлэлийн баялагын ашиглалт гэдэг уул уурхай руу чиглэлсэн зохицуултад ороод ирж байгаа. Тэгэхээр энийг бас ингээд том зургаар нь бүгдээрээ харъя. Эгийн гол Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцууд, Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал, тэгээд том төмөр урт, төмөр зам, авт зам бүгдээрээ л байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ хийх шаардлагатай төслүүд. Тэгэхээр энэ дээр иргэдийн саналыг яг яаж авах? Яг энэ шинээр орж ирж байгаа зохицуултууд нь газрын хэвлэлийн баялаг уул уурхай руу чиглэлсэн байгаа нь бол учир дутагдaltaй байгаа юм. Тэр эдгээр нь гэхдээ хөндөгдөд орж ирсэн заалт учраас бас бид нар хилцүүлгийн явцад бол сайжруулад явчих болно. Гэхдээ ер нь энэ хуулийн төслөөр бол одоо манай хууль эрх зүйн орчинд дутагдаад байгаа. Ер нь одоо хэрэгжиж байгаа төслийн нөлөөлөлд өртөж байгаа бүс гэж юу хэлхий? Нөлөөлөлд өртөж байгаа иргэн гэж яг хэнийг хэлхий гэдэг тодорхойлт орж ирэх ёстой. Энэ орж ирээгүй. Тэр одоо бид нар хилцүүлэхийн дэмжээд явлаач тодорхойлтыг хаана оруулах? Тэгэхээр энэ нөгөө дэмжихгүй байгаа асуудлын гол шалтгаан нь энд байгаамаа. За нийгмийн нөлөөллийн үнэлгээг бол хийдэг болно гэдэг бол твшил байгаа. Тэгэхээр энийг орж ирж байгаад бол их баяртай байгаа. Гэхдээ энэ дээрээ бүгдээрээ бас нэлээд сэтгэлээ гаргаад сайжруулж орж ирэх орон зай байна гэж харж байна. Яагаад гэхээр яг нийгмийн нөлөөллийг ямар шаардлага хангасан шинжээч хийх. Байгаль орчны үнэлгээг 8 жил тухайн салбарт ажилласан хүн хийнэ гэж байгаа бол нийгмийн нөлөөллийг яг хэн хийх вэ гэдэг зохицуултууд бас байхгүй. Тэгэхээр энэ асуудлуудаас болоод одоо хуулийн төсөл нэлээд тийм хүлээж авал яах вэ? Гишүүд дээр л их ажилтай байгаа юм шиг харагдаад байна. Тэгээ байгаль орчны байнгын орон дороос энэ саналаа хийсэн байгаа. За оюун гишүүн санал